хийсэн файлыг нэг тухай үзье. За альтернатив гэсэн F disk орлоо. За иш орчлоо. За эндээс би хо гэсэн нэг файл байна. Хэг гэсэн нэг файл. За энэ хоёр файл би яагаад юм хоёр файл авч байгаа нь гэхээр нэг нь дундуура тийм ээ нэр нь за авсан нэг нь за хоёр файл. За энийг би ингээл хайд хийч. За ингээд хайд хийж алгуулчлаа. За эндээс бид нэр анхны хэлбэр анхны арга хэмжээ авах тохиолдолд fav тийм ээ folder options fav гэж ороод энд show hidden files тэгээ нуугдсан файлыг үзүүлье. За тэгэхэд ингээд гараад ирнэ тийм үү. За дараагийн ингээд бүр гарч ирэхгүй байгаа тохиолдолд бид нар ондоо арга хэмжээ авах хэрэгтэй. Энд дээр sim дээр орлоо. За run гэсэн гараад ирлээ. За эндээс бид нар F disk руу орно тийм ээ. Одоо бид энэ дээр хаа гэсэн болж энэ хэсэгт байгаа учраас энэний болохоор partition ямар partition юм гэхээр alternative F гэсэн disk байна. За энэ дээр би F тоглосон F disk руу орлоо. Director гэсэн үг гэдэг slash i гэхээр энэ F disk руу бүх файл гарч ирнэ тийм ээ. За тэр гэдэг ийм хэсэгт director буюу файл тийм ээ. Бид нар бол одоо хаа доор зураас хоогоо гэсэн файл байгаа бол бас director тэгээ хээ гэсэн director. За энэ дээр ингээ харахад бол энэ дээр бүх файл харагдчихна. Гол нь ямар файл хайд хийсэн файлууд энэ дээр харагдахгүй юм. За энэ дээрээс бол бүх файл харагдчихна. За эндээс юм ранаас хэдүүлээ яаж файлыг нээх вэ гэхээр attrib гэсэн юм функц байдаг. За энийг ашиглаж бид хэдүүлээ. За хээ гэсэн нийтээ хээ заавлаа за хасгаж хайтын air яхсгаа систем файл хасгаа. За ингэнгүүт одоо энд хээ гэсэн файл гараад ирлээ. За дараачих нь attrib тийм ээ одоо зета ямар файл байгаа вэ гэхээр хаа тийм ээ хаа заавлаа хоо гасах ээж гасах s за parameter not correct гэж. За ихээр бид нар файлын нэр prop бичсэн байна тийм. За бичсэн гэсэн үг. За тэгэхээр attrib гэж ороод энэ тохиол яах вэ гэхээр дундуур одоо зайтай тийм файлын нэр нь зайтай займаас тусгай тэмдэг тавсан тохиолдолд одоо эхнийх нь үсгийг бичээд tab тавьчихдаг тийм ээ. Хингүүт энэ хашилтан дотор файлын ороод ирлээ. За энэ дээр адилхан тэгэл гасах s за enter тэгэд энэ одоо тэр файл гараад ирлээ. За энэ функц ашиглаж ингэж нээх нь байна.